За бид COVID-19 буюу ийм нөхцөл, ийм цар тахалтай нөхцөл дасан зохицох дараагийн хэвшүүлэх ёстой маш чухал арга хэмжээ бол эрүүл ахуйн одоо ийм дадлуудыг одоо зөв дадлуудыг хэвшүүлэх ёстой байгаа. За түүний нэг нь бол одоо зөв ханиаж найтах юм аа гэд. Тэгэхээр бид нэр ханиаж найтаж явахдаа за хүнээс одоо ялгарч байгаа тэр шүлс, нус энэ бүх шингэний тусламжрууд маань одоо 2-3 м хүртэл хол зайд одоо ингэж одоо COVID-19-ийг үүсгэж байгаа SARS-CoV-2 вирус маань энэ шүлс нусны тусламжруу дотор агуулгадчихэдэг. За ингээд томоохон туслууд нь одоо тэр дорой одоо газар тундаг бол нарийн одоо жижиг тусламжрууд нь бол агаарт одоо дарахдаг байна. За тийм учраас маш хамгийн одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар за хүн амын маань 50% нь бол шугандаа бол ханиаж найтаж байгаа ийм зан үйлтэй байна. Яг коронавирус халдварын үед бол бусд нь бол одоо шууд гараараа найтаадаг. За алгаараа дарчдаг. За ямар нэгэн байдлаар юу ч дарахгүйгээр найтаачдаг. Цаасаа алчуур хэрглэж ханиалгаж найтаадаг гэжлэнгээр ийм зан үйлтэй байгаа. Тэгэхээр энэ зан үйлийг бид нар бүгдээрээ хэвшүүлж ийж өөрөөлбөл өөрөөс ялгарч байгаа тэр шүлс нусны тусламжруудыг хэн нэгэн хүнд одоо яг нь халдвар тараахаас урьдчилан сэргийлж чадах юм аа. Тэгэхээр хамгийн чухал зүйл маань бол одоо сурууштай шин зан үйл маань дохоондоо эсвэл салфетыг ашиглаж ханиаж найтах зүйтэй юм аа гэдэг. За дохоо яагаад вэ гэдгийг бас одоо эрдэмтэд судлан тогтоож гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр одоо хүний дохоо бол баруун дохоондоо ингэж ханиаж найталаа гэж бодоход баруун зүүн тийшээ одоо шүлсний тусламжрууд маань өсөхгүй байх нь. За томоохон тусламжрууд буюу жижиг тусламжрууд маань бол одоо бас доошогоо унах магадaltaй. Бүр жижигэн тусламжрууд маань хүний одоо энэ хувцсны энэ дохоонд бол одоо үлдэх нь байна гэдэг. Тэгэхээр энэ дараа нь бол дахиад хэдийгээр энэ хүний өөрийнх нь дохоод бохирдсон ч гэсэн хүн бол тэр болгон дохоондоо хүрээд идэггүй учраас яг нэг хувцас угаа цэвэрлээл энэ маань яг нэг бүрэн болцоотой одоо цэвэрхэн болчдөг байна. За тийм учраас дохоондоо эсвэл салфетканда ханиаж найтаж одоо сурах шаардлагатай байна гэдэг. За ингэж ханиалгаж найтаадаг уу бид нар одоо ингээл гартаа эсвэл шууд ингээл те. За тэгээд яг нэг хоёр гараа хавсраал ингээл гихчлэнгээр ингэж ханиаж найтаад шүү дээ те. Тэгэхээр энэ зан үйлээ бид нар өөрчилж чадсан тохиолдолд одоо COVID-19-ийн цар тахлын үед яг нэг бусдад халдварыг тархаахгүй байх, өөрөө халдвар авахгүй байх ийм зан үйлтэйгээр цаашаа яг нэг бас урагшиж болох юм аа. За ингээд мэдээж ингээд ханиалгаж найтал за мөн одоо амны хаалтанда ханиаж найтах юм бол амны хаалтаа бол одоо шууд солих хэрэгтэй байгаа. Яг гэвэл тэр амны хаалтан дотор чинь одоо маш олон шүлсний тусламжрууд нус гэдэг өөр олон төрлийн бактери нэгүүд байгаа учраас одоо гараа савандаж угааж агаад амны хаалтаа солиод шинэ амны хаалтаа авч одоо зүүж солих юм аа.